Сайн байцгаана уу. Бид нар энэ удаагийнхаа дугаараар төрийн өмчит компани удирдлага засаглалын асуудлаар ярилцах гэж байна. Ер нь одоо олон нийтийн нүдэнд харагдаж байгаа төрийн өмчит компани дүр төрх гэх юм бол маш олон компаниуд байна. Уламж тоон нэмэгдэж байна. Санхүүгийн сахилга хариуцлага суларснаас санхүүгийн маш их зөрчлүүд гарч байна. Гэхдээ хариуцлага тооцож чадахгүй байна. Яг энд ямар хариуцлага хинтээ тооцох ёстой, яаж тооцох ёстой гэдэг асуудал бол одоогоор бол олон тул хариултгүй байна гэж бол харж байгаа. Тэгэд энэ асуудлаар ярилцахаар судлаач Төвшин Жаргалыг бид нар студидтэй ураад байна. Төвшин Жаргал маань болохоор хууль зүйн ухааны доктор. Төрөмчит компани засаглалын асуудлаар бол судалгаа хийж байгаа. Яг энэ чиглэлээр мэргэсэн. Ялангуяа одоо 20 оноос хойш яригдж байгаа. Одоо төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хуулийн төсөлд судлаачийнхаа хувьар одоо санал шүмжээ өгж нэлээд идэвхтэй оролцож байгаа юм хүн байгаа. За тэгээд эхний асуултаа болохоор ерөөсөө төрийн өмчит ер нь компани төлөөлөл удирдах зөвлөлийн гол чиг үүрэг нь юу байдаг юм бэ? Төлөөлөл удирдах зөвлөлийн чиг үүргийн талаар ярихад компани тухай хуулиас эхлэх байх. Тэ? Компани тухай хуулиар заасан төлөөлөл удирдах зөвлөлийн чиг үүргээс одоо төрийн өмчит компани төлөөлөл удирдах зөвлөл маань өөрөө яг ямар онцлогтой үүрэг хариуцлагатай гэдэг юм бэ? Тийм. Тэгэхээр хувийн хвшлийн компани ч вэ, төрийн өмчит компани байна уу? Компани доктортай за одоо ашигтай ажиллахын тулд хамгийн гол орган буюу бүтэц туз маань өөрөө их сайн ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тузд маань өөрөө мэрэгсэн бүтэц бүрэлдэхүүн, тузын араат бус гишүүн, за мөн тузын оролцоо чадвар их чухал та. Тэгэхээр нөгөө төр болон хувийн хвшлийн төрийн өмчит компани туздаар аль адилхан компани хуулийн дагуу тузын гишүүний чиг үүргээс гадна тузын бүрэн хэрэгжүүл эрх мэдлийн зохицуултууд бол бүгд өвчлөлт бол явдаг. За манай хувийн хвшлийн төрийн өмчит компани хувийн хвшлийн одоо компаниудын тузын хувьд бол харьцангуй одоо засаглалын хувьд боловсронгуй тийм ээ нээлттэй их хөгжлийн түвшинд дажгүй явж байгаа гэж би зүгээр хардаг. За төрийн өмчит компани болоод ирэхлээр тузд нь одоо хувийн хвшлийн тузаасаа ялгагддаг гол онцлог нь юу вэ нүү? Ямар проблемууд нэмэлтээр гарддаг вэ гэхээр нэгдүгээрт нөгөө төрийн өмчит компани үндсэндээ өмчийн гол одоо хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлэгч төр үйдэг тийм ээ. Тэгэхээр засгийн газар юм уу түүний харьяа яамдууд өөрөө энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор засгийн газрын юм уу эсвэл төрийн албаа агчиг тузад илгээх байдлаар төлөөлөл оролцуулах байдлаар одоо илгээдэг л дээ. За энэ нь бол одоо даваа болон сул талууд байгаад. Энэ нь бол төрийн өмчит компани тузад тавигдж байгаа эхний одоо проблемтай асуудлуудын нэг. За хоёрдугаарт нөгөө төрийн өмчит компани туз маань өөрөө төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан ч юм уу эсвэл улс төрийн албан тушаалтан байх магадлал өндөр их болоод ирдэг. Томилгоогоор явагддаг гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө тузын гишүүний чадвар, тийм ээ ур чадвар, тузад одоо гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд бас асуудлууд гарч ирдэг. За энэ бол хамгийн одоо хоёр дахь гол асуудал байдаг. За хоёрдугаарт нөгөө төрийн өмчит компанид ялангуяа сүүлийн жилүүдэд одоо авилгалын асуудлууд тийм ээ нэлээд одоо олонний анхаарлын төвд байгаа. Тэгээ энэ гол асуудал нөгөө улс төрийн нөлөөлөл ашиглаж одоо тузын гишүүнээр дамжуулан өөрийнхөө одоо давуу байдлыг бий болгох гэсэн улс төрчдөө үйлдэл за хувийн ашиг сонирхлын асуудлууд за авилгал хийх асуудлууд бас энэ төрийн өмчит компани тустай холбоотой 3 дахь проблемтай асуудлууд гарч ирдэг. Дараа нь төрийн өмчит компани тузтай холбоотойгоор яригдах 4 дахь гол асуудал бол төрийн өмчит компани тузын шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компани голлох одоо шийдвэр ялангуяа их хэмжээний хилцээ сонирхлын зөрчил юм уу их хэмжээний хөрөнгөтэй холбоотой голлох шийдвэрүүдийг туз гаргадаг. Тэгэхээр тэр тузын гишүүнээр дамжуулж компани дэлтэд одоо хохирлолтой ашиггүй ийм шийдвэрүүдийг гаргах хэрэгсэл хамгийн хүндэр байгаа. Тэгээ энэ нь бол нөгөө төрийн өмчит компани тузад байгаа проблемтай асуудал. За дараагийн нэг гол асуудал бол төрийн өмчит компани тузад ажиллах хараат бус гишүүн түүнийг сонгон шалгаруулах энэ асуудал бол одоо бас их төвөгтэй асуудал байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчит компани тузад тулгамдаад байгаа энэ асуудал бол зөвхөн Монгол улс гэлтгүй тийм ээ. Монгол улстай хөгжлийн түвшин, эдийн засгийн түвшин ойролцоо улс орнуудад зам өндөр хүчтэй улс орнуудад бол тулгардаг. Тэгэхээр үүнийг бол зөв засаглалын механизм, хууль эрх зүйн зөв одоо бодлогоор л даван тулдаг юм дэлхийн улс орнуудын жишг бол байгаа. Тэгэхээр нөгөө сая бол та ярьлаа 2020 оноос эхлэлтэй баг төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хуулийн төсөл гээд ингээд баг нэлээд одоо 3-4 жил хүмүүсийн анхаарлын төвд ингээ яригдсан хуулийн төсөл манад дөнгөж саяхан бас яг эцсийн хөлбөрнө гэж би бас сайн хэлж мэдэхгүй нэг ихтэй ямар ч гэсэн засгийн газар хэрэглэх газрын вебсайтын дотор бол олон нийтээр санал авахар бол баярсан байлаа. 2024 оны 12 сарын 13 гэсэн өөрөөр хэлэх юм бол нэг 2-7 хоногийн өмнөх орчим ийм хуулийн төсөл бол олон нийтэд тавигдсан байлаа. Нийтдээ 52
зүйл залт бүх ийм шин удаар хууль тавьсан болсон байсан тийм. Тэгэхээр төрийн бодлого орон нутгийн өмчөд компани эрх зүйн харилцааны зохицуулалтыг шинжлэх энэ нэлээд агуулгын том өөрчлөлттэй ийм хуулийн төсөл бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын цахим хуудсанд бол тавигдсан байна. Та бүхэн одоо энэ цахим хуудас руу одоо хандаж хуулийн төсөлтэй танилцахаас гадна санал шүүмжээ өгч хэлцүүлэгт идэвхтэй оролцоорой гэж одоо уриалж байна. Та сая ярьлаа шүү дээ. Төрийн өмчөд компанид одоо тохиолддог хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь болохоор авилга ашиг сонирхлын асуудалтай гэж ингээ ярьсан. Тэгэхээр яалтчгүй сүүлийн үед бас засгийн газрын хэрэг эрхлэх газраас танилцуулсан дүү мэдээнээс харахад 122 төрийн өмчөд компани Монгол улсад байдаг юм байна. Тэрний бараг 40 гаруй хувь нь бол ер нь алдагдaltaй ажиллаж ирсэн байна. 2022 онд хийсэн төрийн өмчөд компаниудад одоо нийтэд нь хийсэн санхүүгийн аудитын дүгнэлтээр бол нийтдээ 7.6 тэрбум төгрөгтэй санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн байна гэд ялцчгүй энэ асуудал бол гараад байна. За гэтэл энд хинт хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь бол энэ дүр зураг байгаад байгаа боловч яг төлөөлөл удирдах зөвлөлтийн гишүүд төлөөлөл удирдах зөвлөлд одоо хариуцлага тооцсон жишг бол маш цөөн баг байхгүй гэж ингээ хэлж болно. Тэгэхээр ер нь бол хэрвээ компани алдагдaltaй ажиллах юм бол санхүүгийн зөрчил гарах юм бол төлөөлөл удирдах зөвлөлтөйгээ эхлээд хувьцаа эзэмшигчид хариуцлага тооцдог тийм. Тэгэд энэ механизм төрийн өмчөд компани дээр бас яг яагаад ажиллахгүй байна? Ямар хариуцлага хүлээх ёстой? Хэрвээ одоо засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явагдаад тэр нь алдагдалт хүргэсэн бол төлөөлөл удирдах зөвлөлд одоо нөлөөсөө этгээдэд хариуцлага хүлээлгэх бас олон улсын жишг байдаг те таны судалгаан дээр бол гарсан байгаа. Та энэ талаар бид нарт хэлж өгөхгүй юу? Тийм. Тэгэхээр эхний ээлжинд төрийн өмчөд компани тузад хүлээлгэх хариуцлагын асуудал одоо ярихаас өмнө зүй тогтлын эхлээд товчхон тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхээр төрийн өмчөд компани гэлтгүй ер нь тузын бусдад шилжүүлэхгүй бүр ирэх гэж байдаг. Өөрөөр хэлбэл тэр эрхээ өөрөө хэрэгжүүлж иж тэр эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөл нь байж иж одоо туз бол бодиттой шийдвэр гаргана. За шийдвэр гаргасныхаа дараагаар шийдвэртэйгээ холбоотойгоор хариуцлага хүлээх юм асуудал яригддаг. Тэгэхээр нөгөө тузын бусдад шилжүүлдэггүй гол эрх үүргүүдийн нэг бол одоо хамгийн эхлээд бол компани стратеги төлөвлөгөө батлах тийм ээ. Жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөг одоо яах нь боловсруулах, хувьцаа эзэмшдэг хуралд оруулах. За хоёрдугаарт хамгийн гол нь компани удирдлага зохион байгуулалтын гол дэд функц нь байдаг. За хоёрдугаарт хамгийн сайн гүйцэтгэх удирдлагыг өөрөө сонгон шалгаруулад тийм ээ туз маань хараат тусаар гэрээ байгуулад эргээд гүйцэтгэх удирдлага хяндаг, дүгндэг энэ бүрийн эрхээ чөлөөтэй эдэлж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүрийн эрхт нь ямар нэг улс төр юм уу хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлэгч юм уу тийм ээ хин нэгэн нөхөр нөлөөлөд ирэх юм бол тузын гишүүний нөгөө туз маань өөрөө хараат тус байдал нь алдагддаг. Тэгэхээр тузын хараат тус байдал алдагдсантай холбоотойгоор шийдвэрүүд алдаатай гарах эсвэл авилгал хял ахуулын нөлөөнд орох гэдэг юм уу ийм эрсдлүүд бол гардаг. Энэ бол одоо хамгийн чухал асуудал тийм ээ. За хоёрдугаарт манай төрийн өмчөд компаниуд яагаад ашиггүй ажиллаад байгаа нь маш олон одоо шалтгаанууд бий. За зүгээр туцтай холбож аваад үзэх юм бол нэгдүгээрт компани голлох шийдвэрүүдийг стратеги төлөвлөгөө үйл ажиллагааны чиглэл төлөвлөгөөг бол туз өөрөө баталдаг ийм гол бүтцтэй. Тэгэхээр эцсийн дүндээ хариуцлага хүлээх дээд одоо функц бол өөрөө төлөөлөл өгдөг зүйл болж байгаа. Тийм. Гэтэл одоо туцтай холбоотойгоор юу гэдгийг нэгдүгээрт үйл ажиллагааг нь үнэлгээний аргачлал юм уу хяналтын тогтолцоо нь өөрөө тодорхойгүй байна ихний асуудал. За хоёрдугаарт төлөөлөл удирдах зүйл маань хараат бусаар компани улан заасан бүрийн эрхээ яг хэрэгжүүлж чадчихэв нүггүй гэдэг нь бас их хэрэгэлцээтэй. За энэ хоёр дахь одоо гол асуудал. За ингээд нөгөө төлөөлөл удирдах зөвлөлийн одоо юу гэдгийг шаардлага хангахгүй мэрэгжлийн бус төлөөллөөс бүрдсэн эсвэл улс төрийн нөлөөнд автсан ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө хуулийн заасан бүрийн эрхээ хэрэгжүүлэхгүй бусдын нөлөөнд орсноороо эргээд компаниороо засаглалын асуудалд орно. Тэгээ засаглалын одоо проблемт асуудалд орсноор нөгөө үйл ажиллагаа дагуулдах тийм ээ ашиг гүйцэтгэл маань өөрөө сөргөөр нөлөөлдөг ийм асуудал байгаа л та. Тэгэхээр одоо энэ шинэ хуулийн төсөлтөөр бол яг энэ асуудлыг бас онцгойлон анхаарч бас тодорхой механизмыг оруулсан байна гэж одоо бас харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага буюу OECD-гээс одоо маш олон жил зөвлөмж гаргаад ингээд явдаг. Сая 2024 онд энэ төрийн өмчөд хуулийн этгээд энэ зөвлөмж бол шинжилсэн байлээ л дээ. Тэгэхээр тэр шинжиллийн хүрээнд бол нийт 8 одоо бүлэг бүхий ийм зөвлөмжийг бол хүргэлсэн байсан. Тэгэхээр энэ шинэ хуулийн төсөл маань бол яг энэ төрийн өмчөд компани тузын гүйцэтгэлийг үнэлэх, бүрийн эрхийг одоо хараат тусаар ажиллах, эргээд хариуцлах хүлээх зохицуултыг бол бас тодорхой төвшөнд нэлээд оруулчихсан. Ийм одоо хуулийн төслийн давуу тал нь юм байл л дээ. Тэгэхээр одоо дараагийн таны асуугаад байгаа энэ төрийн өмчөд компани тузаагаар хариуцлага хүлээхгүй байна гэдэг
асуудал байна. За сүүлийн 2-3 жил төрийн өмчт компанитай холбоотойгоор маш олон скандалууд тийм ээ. За олонний анхаарлын төвдөөс ийм хэрэгүүд бол шүүхээр таслагдаад явсан. Тэгээ энэ болгонд гүйцэтгэх захирал бол илүүтэй хариуцлага үлээгээд тудсад бол хариуцлага байхгүй харагдаад байна. За тэгэхээр энэчнээс нэг юм 2-3 удаа юм даргалгаа нэгдүгээр гарч ирж байгаа л дээ энэ судалгаанууд нь. За нэгдүгээрт төлөөлөл удирдах зөвлөл маань өөрөө төрөөс өгсөн одоо өдөртөм чиглэлийн дагуу ажиллаж байгаа нэгдүгээр. За энэ өдөртөм чиглэлийнхаа дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх ийм боломж нэгдүгээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл би одоо хуцаа эзэмшиж ирхийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын чиглэлийн дагуу шийдвэр гаргасан гэдэг тийм ээ ийм өнцгөөс. За хоёрдугаар төрлөөлөн удирдах зөвлөл маань өөрөө яг хараат бусаар ажиллаж ийн үгээр их хэцүү тийм ээ. Ялангуяа гүйцэтгэх удирдлага өөрөө чөлөөтэй томилж чадж гин үгүй юу. Тэгэхээр хувьцаа эзэмшиж эрхийг хэрэгжүүлж байгаа засгийн газар юм уу төрийн эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх захирлыг нь чиглэл өгж томилуулах юм одоо практик бол Монголын төрийн өмчт компаниудаар одоо тогтцсон юм болсон. За тузан хэлбэрийн төдий яах нь ёсчлоод хуулиа зөрчихгүй үднэс одоо тогтоолоо нөхөж гаргаа явах жишээ нэг. За ингээ эцсийн дүндээ яаж ийм гэхээр нөгөө хараа хяналтгүй гүйцэтгэх удирдлага бий болох гол шалтгаан энд бий болчих. Өөрөөр хэлбэл туз нийгэмд өөрөө сонгон шалгаруулж тийм ээ томилж чадаагүй засгийн газраас юм уу төрийн эрх бүхий байгууллагаас томилцсон учраас чөлөөтэй хяналт тавих боломж авахгүй. Нөгөө талаараа гүйцэтгэх захиралч гэсэн тийм ээ одоо ер нь бол төрийн өмчт компани туцад бие үйл ажиллагаа тайлах шаардлагагүй юу гэж ингэж ярихаар хэмжээнд хүрч байгаа. За энэ нь нөгөө гүйцэтгэх удирдлагын одоо эрх мэдлээ оруулан ашиглах хэмжээний сонирхлын зөрчилтэй гэрээлцлэх компаниг алдагдaltaд учруулах гол одоо үндсэн шалтгаан болж ирж байгаа. За хоёрдугаарт нөгөө хувийн эрх зүйн зарчим гэдэг юм уу нэг гол зүйл бол хэн нэгэн хүн гомдож хохирлоо баргадуулахаар хүсэлт нэхэмжил гаргахгүй бол тухайн асуудыг одоо хилцдэггүй. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ төрийн өмчт компани алдагдaltaд хэн охироод байгаа юм гэлтэй хувьцаа эзэмшигч охирч байгаа. Тэгэхээр төрийн өмчт компани хувьцаа эзэмшиж юм бэ гэхээр Монгол Улсын засгийн газар Монгол Улсын одоо яамтууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс өөрөө их юм бол цаа том зургаар бол Монголын ард түмний татвар төлөгчдийн үндсэн дээд хөрөнгө хохиролд учирч байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэн хувьцаа эзэмшиж эрхийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь хараат бусаар шийдвэр гаргаж чадахгүй, улс төрийн нөлөөнд автах юм уу, тийм ээ хяналтын чиг үүргийг гүйцэтгэж чадахгүйгээс болоод компани алдагдaltaд учирсан бол хохирлыг хувийн өрөнгөөр нь хариуцлага үлээлэх, буруудаа шийдвэр гарсан нь тогтоолохоор нэхэмжил гарах эрх нь бол одоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэхэмжил гарах эрхээ компани хөлөө өмсөндөө засгийн газрын одоо хувьцаа төрийн өмчийн хувьцаа эзэмшиж ирэх хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд энэ эрхээ эдэлж чадахгүй байна л та. Жишээ авал та төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг одоо нэр бүхий төрийн өмчт компаниуд. Тэр компани алдагдaltaй ажиллаа, илтэд хууль бус шийдвэр гаргасан нь хянан шалгалтаар тогтоох юм бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм ээ өөрөөр хэлэх юм бол иргэний шүүхэд компани одоо тийм ээ төлөөлөл зөвлөлийн гишүүн хуулийн заасан үүргээ гүйцэтгээгүй болмоос энэ төрийн өмчт компани тохирол учрууллаа. Тийм учраас энэ тохиролтой холбоотойгоор хувийн өрөнгөөс одоо хувийн өрөнгөөр нөхрөлийн барагдуулъя гэсэн ийм механизм бол одоо байгаа шүү дээ компани болон дээр. Тэгэхээр ийм кейс өөрөө байхгүй байгаа юм л та. Тэгэхээр энд хууль нь нэгэн тал компани үйл төрийн өмчт компани, хувийн хвшлийн компани айл-айланд үйлчлэх ийм эрх зүйн зохицуулалт байгаа бол төрийн өмчт компанид шалгаа авахгүй хувийн хвшлийн компани тавьдаг энэ зарчим үйлчлэх ёстой. Энэ заалтаа хэрэгжүүлэх ёстой. За тузад бол хараат бус гишүүний өөрөөр л онцгой чухлаа. Тэгээ өнөө хүртэл төрийн өмчт компаниудад байгаа хараат бус гишүүд маань бол бас яг хараат бусаар ажиллах боломж их хомс явж ирлээ. Тэгэхээр зэрэг хараат бус гишүүдийн одоо хараат бусаар ажиллах одоо хууль зүйн баталгааг хангах чиглэлээр ямар зохицуулалтууд одоо шаардлагатай байдаг вэ? Тийм тэгэхээр нөгөө тузын хараат бус гишүүн хамгийн гол чиг үүрэг бол яг хуулийн агуулгаас харах юм бол онлын үйлчлэгээр янз бүрээр тайлбарладаг. За хамгийн гол чиг үүрэг нь бол нөгөө компани дэргэдэх одоо хороодуудыг ахлах тэр дундаа аудитын хорооны одоо дарга нь бол заавал тузын хараат бус гишүүн байх хэрэгтэй байна. Хяналтын. Өөрөөр хэлбэл компани хяналтын функцийн пирамидын хамгийн дээдлэлд бол тузын хараат бус гишүүн байж байгаа гэсэн үг л дээ. За тэгэхээр нөгөө хараат бус гишүүний гол үүрэг нь бол энэ тийм ээ. За хоёрдугаарт яг мэдээж компани жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах төлөвлөх асуудал бол онлоод байдаг боловч одоо яг бодит амьдрал дээр компани үйл агуулгаас харахад тэр тузын хараат бус гишүүн бол жижиг хувьцаа эзэмшигчтэй юм уу бусдын эрхийг хамгаалахад явах юм боломжийг хомсолтой.
Тийм. За мөн тузын арга тус гишүүн нь бол компани зохистой үйл ажиллагаанд хяналттай байх, хувьцаа эзэмшигчдийн ээлжлэх, бус хурлыг зарлан хуралдуулах, тийм ээ компанитай холбоотой одоо тийм ээ эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргасан, тийм ээ хянах шаардлагатай асуудал гарсан тохиолдолд хөндлөнгийн аудит хэдийг ажилуулах гэдэг юм уу. Ер нь бол бүрийн эрх нь бол компани хөлн дээр тодорхой төвшөнд бол хувьчлагдсан байгаа. Зүгээр энэ эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөл нь яг одоо бодит амьдрал дээр байна уу гэх хэцүү. За ялангуяа төрийн хамгийн одоо хараат ус гишүүнтэй холбоотойгоор ярьдаг хамгийн их асуудал сонгон шалгаруулалтаас л эхэлнэ тийм ээ. За тэр гишүүн за хууль заасан нөгөө хувь хүний шалгуурууд байгаа гэдэг тийм ээ. За эрүүг яш итгэл байдгүй, мэрэгжлээсээ тэдэн жил ажилласан ашиг сонирхлын зөрчилгүй тийм ээ. Одоо гих мэдчлэн маш олон хуульд байдаг шалгууруудыг хангаад за сонгон шалгуулалтаар орж ирэхэд одоо хэн нэгний төлөөлөл юм уу нөлөөллөөр байна уугүй гэдгийг тогтоох хэцүү. Өөрөөр хэлбэл тузын хараат ус гишүүнийг сонгон шалгаруулдаг нэгдсэн юм тогтолцоо журам манад л байх. За тэр хамгийн их асуудал. За ингээд сонгон шалгаруулалтаас л эхэлж байгаа. За дараа сонгон шалгаруулалтын мэдээлэл тод байдлын асуудалч гэдэг юм. За хоёрдугаарт ингээд за энэ олон шалгуурыг таваад ороод ирлээ. Тузын одоо 9 гишүүний 3 нь хараат ус гишүүн байлаа гэж бодъё. За хороодуудаа ахлаад юм уу чиг үүргээ хэрэгжүүлж явлаа. Боддоор одоо хараат бусаар мэдээлэл авах боломж байна уу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл тузын гишүүнийг ажиллах нөхцөл бололцоогоор тэр компани хангаж ийн үү мэдээллийг нь гүйцэд мэдээлэл өгч ийн үгүй юу гэдэг нь хэцүү тийм ээ. За хоёрдугаарт нөгөө тузын хараат ус гишүүн чинь жил болгон гүйцэтгэлийнхаа тайлан үнэлгээ тавьдаг. Эргээд одоо асуудал хариуцлагад орох уу гэж айдаг, сэрддэг тийм ээ. Өөрөөр хэлбэл нөлөөлөл нь их бага, эрх мэдлэлээр хөгжүүлэх боломж нь практикад ирэх юм бол их бага л та. Зарим одоо хувийн хвшлийн компаниудын кейсүүд байдаг л та. Тузын хараат ус гишүүндээ мэдээлэл өгдөггүй. Эсвэл мэдээлэл дутуу өгдөг. За эсвэл тодорхой байдлаар одоо үйл ажиллагаа явуулахад нь саад өчрүүлэх гэдэг ийм проблемууд бол байдаг. За одоо манай юу гэдгийг төрөмжлөлт компани тузад ажиллаж байгаа хараат ус гишүүнүүд бол одоо янз бүрийн төлөөлөлд бол байна л да. Олон нийтийн шинжтэй ч юм уу, сэтгүүлч гэдэг юм уу, эсвэл тийм ээ илүү аудит ч юм уу, хууль ч юм уу янз бүрийн хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ тэр хүмүүс маань өөрөө яг мэдээлэл авах нэгдүгээрт боломж нь тэнцвэртэй ажиллах боломж байна уу? За шаардлага тавиад хуулийнхаа шаардлага тавиад биелүүлэх механизм нь өөрөө компанид бүрдчихүү тэр соёл нь байна уу гэд нэлийн проблемтай асуудал гарч байгаа юм л дээ. Юу гэдгийг нөгөө засаглал өндөр өгчихсөн ёс зүйтэй өндөр оронд бол энэ яг ёс журмаараа л явна. Гэтэл манайд нөгөө юу гэдгийг хувийн ашиг сонирхол нь одоо ямагт нэгт байдаг ийм улс орны хувьд л их төвөгтэй хараад засаглалын соёл бол өндөр улс оронд бол хуулиас гадна ингээд зохицуулалтаа ингээд явцдаг. Тийм байгууллагын соёлоор явцдаг л да. Гэтэл манайд бол одоо хэцүү шин тийм ээ. Одоо юу гэдгийг Эрдэнэс 5-7 гэдэг юм уу хөгжлийн банкны тузан хараат ус гişүү яг энэ олон одоо хэрэг маргааны гарч ирхэд юу хийжсэн бэ гэдэг асуулт гарч ирэх. Гэтэл тэр тузан хараат ус гişүү маань тэр олон мэдээлэл авах боломж нь жишээ нь байгаагүй байхгүй. Тийм ээ. Тэр тузан хараат ус гişүүнээс одоо юу гэдгийг далдуур гэх юм уу тийм ээ мэддэхгүй байдлаар ч гэдэг юм ингээд нэгтлэн юм уу гүйцэтгэх захирал юм уу ерхийн нэгтлэн бодогч юм уу тузын дарга нь ингээд асуудлыг шийдэж явцсан кейсүүд бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр засгийн газраас танилцуулж байгааг хуулийн төсөлтөө өөрөө бас танилцсан баг те. Тэгээ саяны яг яригдсан асуудлууд энэ хуулийн төсөл дээр тусаж чадсан уугүй юу? Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байгаа? Зүгээр яг тодруулаад асуух юм бол миний бодлоор хараат ус гишүүдийн томилогдсныхан дараа хараат ус байдлыг одоо баталгаажуулахын хууль зүйн баталгаа хамгийн чухал баталгаа бол тузын шийдвэр өөрөө ил тод байх тухайн асуудал. Тэгээ хараат ус гишүүдийн хурлын үеэр хэлсэн санал шүүмжийг тусгайлан тэмдэглэдэг. Тухайлбал нөгөө мэдээлэл авч чадаагүйгээс одоо шийдвэр гаргахад бүрэн мэдээлэлд оролцох боломжгүй болчихж шүү дээ. За энийг бол хэрвээ хараат ус гишүүн хэлэх юм бол тэмдэглэдэг. Тэр тэмдэглэл нь одоо нөгөө олон нийтэд ил тод байх гэсэн ийм хууль зүйн механизмуд байх юм шиг ингээ харагдаад та. За нөгөө талаар болохоор зэрэг өөрөө сая ярьлаа шүү дээ. Тузад нөлөөлсөн 3 дахь этгээдэд хариуцлага хүлээх юм боломж бол компани хуулиар байгаа. За энэ зохицуулалт бол компани хуульд байгаад байсан. Гэхдээ одоо болтол төрийн өмчт компани дээр бууж юусоо хэрэгжээгүй. Гэтэл энэ нь хуулийн төсөл дээр одоо яг яригдчихэж байгаа хуулийн төсөл дээр тусна уугүй юу гэдэг тухайн асуудал. За дээрэс нь хэрвээ тузын үйл ажиллагаатай холбоотой хариуцлага тооцох юм бол нэхэмжлэлт гаргах зохицуулалт бас л компани тухай хууль дээр байгаа гэж байгаа. Тэгээ энэ маань бас яг энэ төрлийн өмчт компани тухайлсан хууль дээр орж уугүй юу? Нөгөө талаар болохоор миний бодлоор нөгөө хэрвээ төрийн нийтийн өмч хөрөнгөд хохирол учрах юм бол
аудит бас нэг хэмжил гарах болцоотой тийм ээ. Аудитын тухай хууль болон захиргааны ерөнхий хуулиудаар зохицуулагдсан. Тэгэд энэ боломжууд юмнууд одоо энэ шинэ хуулийн төсөл дээр бүрэн туссан болов? Тийм. За хэд хэд асуултыг яг шиг болоо тий. За эхний ээлжинд нөгөө манай компани хуулийн 84-ийн 4 заасны дагуу нөгөө төлөөлөлт зөвлөлийн үүрэг байдаг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус тийм ээ. Удаа дараа төрсэн тохиолдолд хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж. Тузын гишүүн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн энэ механизм бол одоо байгаа тийм ээ. За дээрэс нэмэгдээ төрийн өмчт компани дээр яригддаг нэг зүйл бол олон улсад бол de facto орган гэж нэрлэдэг. Энэ бол одоо сүүдрийн удирдлага гэж шууд одоо утгачилж орчуулах юм бол ийм ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхээр нөгөө ялангуяа төрийн өмчт компани тузад шийдвэр гаргахад нөлөөлдөг. Нөлөөллийнх нь бол одоо тодорхойлох боломжгүй одоо нэр нь байхгүй бүртгэл дээр за гарын үсгэн байдаггүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар улс төр юм уу даваа байдал ашиглаад туз шийдвэр гаргахад нь нөлөөлдөг ийм одоо этгээдэг бол de facto. Энэ бол яг Монголд байж байгаа л дүртэх юм шиг харагдаж байна. Тийм. Үүнийг бол одоо сүүдрийн удирдлагч гэж нэрлэдэг. Shade of director буюу одоо тийм сүүдрийн одоо удирдлага гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ этгээдүүд одоо юу гэдгийг дан байдлаар нөлөөлөх байдлаар шийдвэр гаргахад боломж ихтэй. Жишээ нь одоо төрийн өмчт компани тузад хамгийн багтаал одоо төрийн захиргааны 3 одоо албаагч байна гэсэн ийм заалтын хушийн хуулийн төсөлтөөр орж байгаа. Тэгэхээр тэр 3 албаагчийн сонгох уу гэхэлэр нөгөө төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч яам юм уу засгийн газар сонгож байгаа. Тэгэхээр энд одоо юу гэдгийг улс төрийн нөлөөлөл гэдэг юм уу томилгоогоор энэ 3 хүнийг сонгоно гэсэн. Тэгэхээр энэ 3 хүнээрээ дамжуулаад одоо улс төрд нөлөө бүхий этгээд маань өөртөө ашигтай шийдвэр гаргуулах эсвэл хувийн ашиг сонирхолтой нийцүүлэн шийдвэр гаргуулахын боломж нь одоо хүртэл нээлттэй байна гэсэн үг л тийм. Тэгэхээр дэлхийн нөгөө бусад улс орнуудад бол энэ сүүдрийн удирдлага буюу заавар чиглэл өгдөг. Энэ нь одоо нотлох баримт гэдэг юм уу цаасан бичвэр бүртгэлээр тогтоогдох мөртлөө дан байдлаар нөлөөлөд шийдвэрт нөлөөлдөг ийм нөлөө бүхий этгээдэг хүртэл тоотож хариуцлага хүлээлгдэг ийм механизм бол байгаа. Энэ механизм маань яг энэ манай хуулийн төсөл дээр тус. Энэ хуулийн төсөл дээр бол одоо яг тэр утгаар бол тусгаж чаддаг байгаа. За яг энэ хуулийн төсөл дээр бол нөгөө өдөрдөм чиглэл өгөхөд бол нэг 3 чиглэлээр л өгнө бусад тохиолдолд хориглоно гэж байгаа. За нэгдүгээрт ноглын ашиг нэмэгдүүлэх, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, компани үйл ажиллагаа санхүү үр ашиг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, эслэг бууруулахаас бусад тохиолдолд юусоо өдөрдмж чиглэмж өгөхийг хориглоно гэсэн байна. За энэ нь бол яг уу энэ 3 тохиолдолд өгч болох боловч бус тохиолдолд өгөхгүй гэсэн хориглосон залт. Гэтэл нөгөө саяны миний ярьдаг нөгөө de facto буюу дан байдлаар нөлөөлөх тийм ээ. Сүүдрийн ард нугтчаад хэн мэддэггүй улс төрд нөлөөлөх ялангуяа томилсон этгээд нөлөөлөх боломж одоо хүртэл байгаа даа. Тэгэхээр үүнийг бол хориглох эрх зүйн механизм бол байдаг. Энэ хуулийн төсөл дээр бол тэр нь жоохон тутмаг бол санагдаж байгаа. За хоёрдугаарт энэ хуулийн төсөл дээр төрийн өмчт компани бол одоо сая бол тайлбар тий одоогийн байдлаар бол 122 одоо төрийн өмчт болон төрийн өмчөд оролцоотой компаниуд байна гэж байна. Тэгэхээр энэ компаниуд одоо улам нэгтгэх тийм ээ заримыг нь татан буулгах үйл ажиллагааг нь хооронд нь нийлүүлэх гээд менежментийн одоо засаглалын стратегиуд бол хэрэгжүүлээ явж байгаа гэж би ойлгож байгаа. Засгийн газар хэрэглэх газрын зүгээс бол цаашдаа одоо төрийн өмчт компани шинээр байгуулах орон зай байна уу гэхээр энэ хуулийн төсөлтөөр бол тодорхой төвшөнд бол хязгаарлаж өгсөн юм байна. Юу гэдэг хувийн хвшлийн одоо хийдэг энэ салбарт бол төр өрсөлдөж төрийн өмчт компани байгуулах байгаа. За үндэсний аюулгүй байдлын чиглэлээр бол төрийн өмчт компани байгуулж болно. За үндэсний аюулгүй байдалтай холбоотой худалдаа авалтын чиглэлээр төрийн өмчт компани байгуулж болно. Нийтийн ашиг сонирхол, нийтэд ашиг тустай үйл ажиллагаа явуулах зорилгоор төрийн өмчт компани байгуулж болно гэдэг. Ингээд бусад тохиолдолд хориглоно гэсэн хязгаарлалт байгаа. Гэхдээ нэг одоо аюултай залт нь одоо өөрөөр хэлэх юм бол хууль заасан буцаад үндслэлээр шинэ төрийн өмчт компанийг байгуулах боломжтой гэж заасан. Өөрөөр хэлэх юм бол шинээр хууль батлах замаар төрийн өмчт компанийг шинээр байгуулах боломж нь өөрөө нээлттэй л дээ. Жишээ нь хөгжлийн банк бол тусдаа хуулиар зохицуулагддаг. Хөгжлийн банкны тухай хуулиараа зохицуулагддаг ийм одоо этгээд тийм ээ. За нэлээд асуудал гарсан. Тэгэхээр ийм байдлаар тусдаа одоо төрийн өмчт компани холбоотойгоор хууль батлах замаар шинээр байгуулахын боломж нь өөрөө байгаа даа л та. Тийм. Тэгэхээр энэ хуулийн одоо шинжилгээ юу гэдэг онцлог зохицуултууд зөндөө байгаа боловч бас одоо яг нь Монголын практикт байдаг проблемуудыг зарим талаараа хязгаарсан залтуудыг нэмье гэдэг юм одоо санал миний хувьд бол байгаа даа. Тэгээд санал өгөх боломж гаргал мэдээж бичгээр болон албан байдлаар бол саналуудаа өргүүлэх бүрэн боломжтой гэж ингэж харж байгаа.
За баярлалаа. Тэгээ өнөөдөр бид нар энэ удаагийнхаа ярилцлагаар төрийн өмчит компани удирдлага ялангуяа тузын үүрэг хариуцлагын асуудлаар ярилцлаа. Тэгээд засгийн газраа шинэ хуулийн төсөл танилцуулж байгаа одоо энэ нөхцөлд бидний яригдсан энэ асуудлуудыг бид нар бас нэгтгээд хуулийн төсөл санал болгож өгөх чиглэлээр цаашдаа ажиллах болно. Бид нар дараагийнхаа одоо подкастынхаа дугаараар бас яг энэ төрийн өмчит компани хуультай холбоотой энэ асуудлуудыг үргэлжлүүлэн ярилцах болно. Бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирж одоо үнэтэй мэдээлэлээ хуваалцсан судлаач хууль зүйн ухааны доктор Төвшин Жаргал танд талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Баярлалаа.